За сайн байцгаана уу? 20 дахь өдрийн бичлэгээр уулзаж байна. За өнөөдөр та бүхэнтэйгээ 20 өдрийнхөө үр дүнг хуваалцах байгаа. За 77 кг-тай би одоо сайхраа хасаж, террастасаа хасаж эхэлсэн. За тэгээд эхний 10 хоног дээр 3 хил хасаад 74 болсон байсан. 10 дахь өдрийн бичлэг дээр ярьсан байгаа тийм ээ. За өнөөдөр ингээ 20 дахь өдөр дараагийн 10 хоногийн үр дүн болвол дахиад 2 кг хассан байна. Ингээд 72 кг-тай болсон байна. Нийт 77-аас 72 буюу 20 хоногт 5 кг хассан байна. За тэгээд хамгийн гоё одоо үр дүн маань гэвэл энэ талааж болвол ерөөсөө надад багадаад орохгүй байсан. Тэгтэл одоо ингээд ороод гитэн бүр ингээд сул болчихсон байна. За тэгээд ингээд би дээр бол мэдэгтгүүц ингээд тайл гиз гарч ирээд мэдэгдэж байна. Мөн одоо бас өөр одоо гайхалтай үр дүн гэвэл дотор өөх маань буусан байна. Дотор өөх бол хүний эрүүл мэндийн одоо хамгийн гол үзүүлэлт байгаад судасны ханан дотор эрэгтний өөхлөлт гэсэн үг. За энэ дотор эрэгтний өөхлөлт маань доошоо нэгээр буусан байна. За аюулгүй гэдэг дээр ирсэн байна. Өмнө нь бол одоо улаан болцоод байгаад байсан. За тэгэхээр энэ дотор өөх бууж байвал одоо хамгийн сайн гэсэн. Бид нар ингээд фитнес ч юм уу янз бүрийн одоо дасгал хөдөлгөөн ингээд хийгээд гаднаасаа бол ингээд гадар өөхүүд ингээд арилаад ээж болдог. Тэгвэл энэ дотор нөгөө нэг эргэтэн дотор энэ суцны ханан доторх өөх бол буудаггүй ерөөсөө. Тэгэхээр энэ суцны ханан доторх өөх бууж гинэ гэдэг бол хамгийн сайн үзүүлэлт байгаа. Тэгэд энэ үзүүлэлтэд та нар маань одоо орчин үед бол ухаалаг жин гэд гарцсан эсвэл одоо аппаратууд байна үздэг эмнэлгүүд дээр тэд аль ч газар очиод үзүүлж болно. За тэгээд дотор өөхөө хэрвээ дотор өөх бууж байгаа юм бол энэ хамгийн сайн үзүүлэлт гэсэн. За миний энэ 20 хоногт бол одоо 5 кг хасж байгаа тий. За энэ бол ерөөсөө ямар нэгэн би хүнд хүчээр дасгал хөдөлгөөн гүүгээл ингээл хүс баасаа урсгаад ингээл юм ерөөсөө байхгүй. Зүгээр сайхан террастасаа хассан. Сахар элдвэж ихэрч эхлээд ундаа тэгэл одоо пицца, бургер гэх мэттэй түргэн хоол тэгэл тийм зүйлүүдээ бүгдийг зүгээр хассан. Зүгээр гэртээ сайхан хоолоо хийгээд өндөгтэй хуурга, махтай хуурга, ногоотой хуурга, гоё сайхан үхрийн махтай шүл, дахианы махтай шүл тийм ээ. Тэгээд оройн сайхан таргаа уугаад ингээд эрүүл аргаар явсан. Тэгээд ерөнхийдөө миний хийсэн дасгал хөдөлгөөн болвол гадаа гарч сайхан цэвэр агаарт алхсан байгаа. За тэгээд би бас мөн одоо оройдоо бясалгал хийдэг. За дараагийн 10 хоног дээр бол энэ юу хийж байгаа талаараа өөрийн хийдэг зүйлүүдийн тухай илүү бичлэгүүд оруулъя гэж бодож байна. За тэгэхээр энэ сайхан үр дүн гарсан өөртөө маш их баяртай байна. За тэгээд та нар маань ч гэсэндээ бас өөр дээрээ ингээд би дээрээ сэтгэл дээрээ үр дүнг бас гаргаасай. Бүгдд нь амжилт хүсье. Амралтын өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баяртай.